1950 оноос өмнө Монголд хайгуулын геофизикийн судалгааг хэрэглэж байв. Зөвхөн уламжлалт геолог хайгуулын судалгааг ашиглаж байсан байна. Үүний нэг жишээ нь 1931-с 38 онд Зөвлөлт холбоот улсаас Монголд хайгуулын ангиуд ирүүлж алт, нүүрс, газрын дор ус мэдээ хайж байсан мэдээлэл байна. Эх орны нэгт хэрэгтэй бүхэн байгаа юм шүү. Түүнийг нөхцөн баялгаан нүүдлагч. Одоо социализм гэдэг манай геолог хайгуулын аль ийм баг зэрэгцэлтэйгээр эх орны хүн эрдэнэ соёлыг нээх их ажиллагаа хийсэн билээ. Мянга 940 он бол Монголын геологийн түүхэн дэх нэгэн эргэлтийн он байлаа. Учир нь 1940 оны 12 дугаар сард Дорногой аймгийн Зүүн Баянгаас Монголын геологч Дүүрсрэн, Оросын геологч Илебовский нар газрын тосны ордыг олж ирүүлсэн. 1949 оны 12 дугаар сард Зөвлөлт холбоот улсаас дээрх ордыг ашиглах улмаар Монголын газар нутаг дээр газрын тосны эрэл хайгуул хийж явуулах зорилттой Монгол нефт гэдэг трестийг зохион байгуулсан. Дорногой аймгийн Зүүн Баянгийн нефтийн үйлдвэр манай улсын нефтийн хэрэгцээний 30% хангаж байна. Энд нефт хайгуулын ба нефт боловсруулах 3 том үйлдвэр ажиллаж, бензин, солиорк, кокс зэргийг үйлдвэрлэн гаргадаг. Улсуудад зөвлөлтийн мэргэжилтэн нарын сэтгэл харамгүй тусламжаар янз бүрийн мэргэжил олсон Монгол ажилчид 80% эзлэж байна. Ийхүү 1950-аас 1960 оны хооронд Монгол нефт трестийн шугамар Монгол оронд газрын тосны эдлийн зорилгоор 150 гаруй судалгаа шинжилгээний төсөл хэрэгжсэний дотор Грави, Соронсон, Сейсмо, цахилгаан хайгуулын олон арван ажил багтсан байдаг. Энэ нь Монголд хайгуулын геофизикийн судалгаа хөгжсөн эхлэл болдог юм аа. 1957 он Зөвлөлт холбоот улс Монгол нефт трестийг Зүүн Баянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн хамтаар Монголд шилжүүлэн өгсөн. Мөн 1957 онд Сайд нарын зөвлөлийн харьяанд геолог шинжилгээний газар байгуулагдсан. Геолог шинжилгээний газар байгуулагдсан цагаас эхлэн Монголын геологийн албыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байсны дотор хайгуулын геофизикийн судалгаа багтаж байсан юм аа. Тухайлбал боловсон хүчнийг бэлдэх зорилгоор 1958 онд Монгол улсын их сургуулийн төгсөх ангийн оюутан Дандин Сүрэн орлоо Туваа Хандай нарын нарыг геофизикч болохоор Орос мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж байсан бол 1959 онд геолог шинжилгээний газарт тустай курсээр Бамзрагч, Төмөрсөх, Лавжов, Найдан, Сэргэлэн нарын 20 гаруй залуучуудыг сургаж техник геофизикч гэсэн мэргэжлийн үнэмлэхийг анх удаага олгож байжээ. Мөн үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх зорилгоор 1963 оны 2 дугаар сард геофизикийн төрөлжсөн судалгааны ажил явуулах хайгуулын 33 дугаар ангийг байгуулсан. Энэ анги цаашид өргөцсөөр Монгол орны хайгуулын геофизикийн хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг эрэл геофизикийн цогцлбор экспедиц болсон юм аа. Эрэл геофизикийн цогцлбор экспедицийн шугамар Грави, цахилгаан, соронзон, цөмийн физик, аарын болон цоонгийн геофизикийн судалгааны бүхий л ажлыг хийдэг байсан бөгөөд Монгол орны өнцөг улам бүрт хүрч ажилладаг байлаа.
эрэл геофизикийн зохицолыг сэдвэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үедээ 600-аас 700 хүн тогтмол ажиллаж, эрэл хайгуулын 7-оос 8 ангитай агаарын геофизик, гравий хайгуул, цоногийн геофизикийн төрөлжсөн судалгаа хийдэг 10-аад багтай томоохон аж ахуй нэгж байлаа. 1960-аас 1990 оны хооронд Монгол орнд тогтоогдсон ашигт малтмуулын олон раван ордууд дээр тус экспедиц хурж геофизикийн судалгаагүй хийгээгүй нэг ч объект байхгүй. Энэ бол зөвхөн геологийн яамны шумаар хийгдсэн ажил. Тэгвэл усны аж ахуй яам, академи болон эрдэм шинжилгээний бусад байгууллагууд ч хайгуулын геофизикийн судалгааг өргөн хэрэглэх болсон. Хайгуулын геофизикийн судалгаа орон нутгийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой байр эзэлдэг юм. Бараг аймаг болгонд усны удирдах газар байсан бөгөөд хайгуул хийдэг үндсэн арга нь цахилгаан хайгуулын босоо бүсчлийн арга байсан юм. Эдгээр олон талт геофизикийн судалгааг явуулахад үндэсний боловсрон хүчнийг дотооддоо бэлтгэж эхэлсэн нь онцгой ач холбогдолтой болсон юм. Дунд мэргэжлийн геофизикчдийг бэлтгэх ажил 1960-аад оноос эхэлсэн бол дээд мэргэжлийн инженерүүдийг 1970-аад оноос Политехникийн дээд сургууль, Монгол Улсын их сургууль, Улаанбаатар дээд сургуулиудад бэлтгэж эхэлсэн. Энэ бүх ажлын үр дүнд одоо бараг 600-аад мэргэжлийн геофизикчид бүртгэлтэй байна. Ингэж Монголд хайгуулын геофизикийн систем бүрдэн тогтсон түүхтэй юм. 1990 оноос хойш геофизикийн төдийгүй нийт геолог хайгуулын ажлын бүтэц зохион байгуулалтанд ихээхэн өөрчлөлт орсон. Улсын төсвөөр хийгдэг бүх нутгийг хамарсан регионал судалгааны ажил хөнөгдөв. Дунд масштабын геологийн эрэл хайгуулын ажилд геофизикийн аргачлалыг заавал ашиглах зарчим алдагдаж байна. Геофизикийн судалгааны ажлууд төрийн нэгдсэн хяналтаас үндсэндээ гарч олон жижиг хувийн компаниуд бий болж хийсэн ажлынхаа үр дүн захиалагчийн өмнө хариуцах болов. Хувийн компаниуд газрын гүний судалгаанд геофизикийн аргуудыг түлхүү ашиглах боллоо. Зохион байгуулалт талаас нь харуул геофизикийн судалгааны үйл ажиллагааг одоо төр засгаас хаан болж харин Монголын геофизикчдийн холбоо хэмээх олон нийтийн байгууллага зохицуулах, уялдуулах үүрэгтэй ажиллаж байна. Геофизикийн судалгааны нэр төрөл, арга аргачил багаж тоног төхөөрөмжөж ихээхэн өөрчлөгдөж байна. Монголд хайгуулын геофизикийн судалгааны хөгжлийн шинэ үе эхэллээ. 1990 оноос хойш газрын тосны судалгаа арчимчснээр тунмал хурдсын гүний тогтцыг тодорхойлох зорилготой сейсмо болон гравиметрийн судалгаанд зонхлон хийгдэх боллоо. Монгол орнд газрын тосны судалгаа хийх 530 мянган квадрат метр талбайтай 33 талбай бий. Эдгээр талбайнууд дээр 2016 оны байдлаар 272.8 мянган квадрат метр талбайд нэгийг хэрцэх 200 мянганы масштабтай хөндийн хүчний судалгаа, 77.6 мянган км квадрат талбайд соронзон хайгуул, 33.5 мянган км хоёр хэмжээс чичирхийллийн судалгаа, 6.2 мянган квадрат метр талбайд 3 хэмжээс чичирхийллийн судалгаа, 22 мянган квадрат метр талбайд 5 согт градиометрийн судалгаа тус хийгдээд байна. Монголд хайгуулын геофизикийн шинжилгээ ухаан эхэлж нэвтрэхдээ газрын тосны эрэл хайгуултай холбоотой үүссэн бол одоо ч газрын тосны үйл ажиллагааг дагаж дахин сэргэх магадлал өндөр байна. За манай улсын улс ордын зохион байгуулалтын салбарт
гээсийн тэр тусмаа геологи шатмал нэрэл хаваад гээсийн судалгаа өргөн хийж чинь мэрэгчлэмэл үндсээр бол үндсэндээ 1969-70 жилээс Монгол Улсын их сургуульд гээсийн мэрэгжлийн өрөвчнийж ажилласан бас техникум мэргэжлийн тусгай сургуулиуд төрлөөр эртхэн зэрэгцээгээр улс орны эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу ганцаарчсан зэрэг тусгай төлөвлөгөөнөр бол мэргэжлийн бэлтгэсэн ийм боломжтой өнөөдөр Монгол Улсын их сургуульд хэрэглээнийгээс шинэ ухааны технологийн их сургуульд шатмалбэр явуулгаас Улаанбаатар их сургуульд гээвс гэсэн ийм одоо 3 ихтэй сургуульд бол үндсэндээ 200 гаруй оюутан суралцсан 20 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж байгаа нь бол Монгол Улсын гээвс мэргэжлийн залгуун шалгааг авч ирлээ. За энэ хугацаанд бол манай улсад бол үндсэндээ геологи ашиглалтын чиглэлээр 12 доктор 30-аад магистр төгсөж гараад байна. За энэ бол маш их нөөц болцсон. Тэрний зэрэгцээгээр бол одоо төгсөгчтэй давтан сургах, мэрэгшүүлэх, мэрэгжлүүлэх, мэрэгсэн инженерийн зэрэгдүүлэх, зөвлөх гэдэг ингээд үндсэндээ бол асар том айрын өрөлтөнд тогтлоо. Энэ мэрэгжил эзэмшсэн гээвсэгчтэй болон үеийн төгсөгчтэй, геологчтой, гээвсэгчтэй бүгдэнд нь өөр тохиолдолд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. Төгсөл дуунд уянгалнаа аавын хүн яргүйд бэлхэд хөдөг зордог навчис чаргалтаар эртэн бидэрлээ үлэс тэр алхсан жимээр эрдэнэс баялаг үүцэнэ сүн түрхээр алсагаар эргээд бидэрлээ бид бүгдийн зовлонч юм уу улаан сарнэ хашин цонхноо дэлгэрнэ хайгууч миний халуун сэтгэл хайдын хорвоод өрхөн татлаа хайгууч миний хайрнэ хайгууч бидний амьдрал тэрэ хамбурд хорвоод туусан хайгуучны замналынэ хайгууч миний хайрнэ хайгууч бидний амьдрал тэрэ хамбурд хорвоод туусан хайгуучны замналынэ Монголын 33 гоёын хамгийн том нуулах галбын гоёг Ганган улаан тэмээ хулан хар сүл оюу толгойн жишийн аварга том ордоор нь хүн болгон мэднэ.
Тэгвэл оюутлагын ордыг олохоос өмнө 1995-аас 96 онууд хэсэг Монгол геофизик шилжүүлээд Галбын говьоос хадрын тус илрүүлэх боломжтой гэсэн онолтой хэлээд хайгуулын геофизикийн судалгаа хийж байсан мэдэх хүн зохиог эдгээр хүмүүс бол хуучин геофизикийн цогцлог үйлчлэлээр ажиллаж байсан инженер геофизик алтан мөрөс Баянзавд Хомбрачаа Өнөр баяр өвд ургамал дэндүү чулуун нарын төчгөрөөр мэдсэн байсан бөгөөд шинжлэх ухааны академиас бадам гаруй Политехникийн дээд сургуулийн дугуйн наргацж байсан энэхүү түүхэн бичгээс харж болно. Зүтгэж машин одоо хийдэг юм зөө. 이자가 뒤에 한가 저기 왔다 갔다 한다. 오늘 가라. 무슨 또 오는 거야. 이거 한번 따줘. цагаан цавын сүсэлтийг үзэж ярих гэж байна. Надаас унчихваа тань. Надаас тузан шахан байгаа үстэй. Орос нэг 60-70 сая. Сая жилийн өмнө баахан нойр Монгол байсан биз дээ. Энд чи бүр паав нах. Чи өөрөө паав шүү. Тэр дөрөв цагаан цав. Хүн ирнэ мажицсэн юм. Физик энэ бол улаан хурцны одоо фундамент болж байна. Энэ хурцны дээр байгаа улаангийн одоогоор шахсахлаа энэ бол улаангийн дээд цэгтийн biz нэрэлдэг одоо сайн шиндийн сэвити хурц байна. Тэгээд хурц бол Тэгээ тартаа юу вэ? тэгээд талтаа энэ улаангийн шавхайлаг зэмэнттэй цайр өнгийн 9 жилээр гаргаж байна. Сайн гавын сайдар хэдэн удаа гаргацсан удаа явсан. Энэ хоорой үргэлж сайр мөртөнгөө хөлөр маш ойрхон байсан юм байна. Энэ сайр бол одоо хол үргэлж ирсэн. Ямар ч бас амьдрал ваймааргүй ийм сайр.
Гэхдээ энэ давын болон өмнөд хоёроор магтаад зарим давын усаар гэж амжилт нь байна. 어머 요거 맞죠. Наач нэг кофе өгдөг байна уу? Кофе өгдөг зүүн талд яваа. Жаришто. Жаришто хаана юу? Аа? Отпотоо гэж. Юу яа? 뭐 가만히 홀라고 나오시고. 제발. 어떻게 해요? 지금 갔으니까 해야죠. 어떻게 해요? 따뜻이도 보러 왔어. 근데 왜 알아? 이런 거 나오고. 자, 그럼. 아이고 걸려. 이거는 그 유비드라스 거 이거 아직도 지내라 인사는 아무 모두가 됐죠. 스키를 맡아요. 그래 이거 어디 이거 다 들어가 어느 들어온다.
маршрут сайхан болж байна. Намгууд баруун хажууд хэлсэн антан одоо нээвчийн цаанд ашиглалтын цаана. Мардан уран хэмээх домог том урдын хинч мэдэхгүй нууцлаг нэгэн түүхийг энд өгүүлэх болно. Тэгэхээр таныг яг энэ анх одоо Мардан урааныг ордыг анх нээсэн Монгол инженер гэдгээр манай монголчууд сайн мэдэх бол гэж бодож байна. Тухайн үеийн түүхийг хоёулаа сөхөж ярилцмаар хэдэн он байв, яаж одоо уран байгаад битсэн бэ? Энэ талаар. чинь 1970 оны хааны өөрийнхөө мэргэжлэр зөвхөн төгсөд ирж исэн. Ирсний дараа нэг 15 сарын дараа тэрний геологийн сайд дуудаад надад тийм нууц маягийн заавар өгсөн. Тийм. Одоо ингээд гадаад хотын байдал хүнд байна. Бид нэр одоо уран олох хэрэгтэй байна. Энд одоо арсуудтай хамтарч ажилласан арсуудын хийж байгаа бүх юмыг сурч үлдэх ёстой гэдэг ийм даалгавар өгсөн. Нэгдүгээр хоёрдугаар одоо хаана ажиллаж байгаа, хаана явж байгаа хэлээр тусахгүй. Ширмэс тийм мария тусгай. Яа тийчсэн бэ? Нууцтар гэсэн юм байна. Тийм нууцтай батай юм уу гэж яаж хасдаг тийм заавар өгсөн байна. Тэгээд нэг 6 сарын ихэр анх өдөө нартай хамт ирээд зүгээр талбайд үсэн засгийн газар манай үсэн засгийн газрын хооронд гэрээ байгуулагдаад Монголд ороо ирэх тийм Орсын экспедицийг ажиллуулж эхэлж ирсэн юм байлээ. Тэр үед одоо Монгол талаас мэргэжлийн нэг тийм хүн оролцуулах болоо тэр үед нь би одоо бэлэн байж ингэж таарсан юм шиг байна. Тэгээд эхний нэг жил бол ажиллаад бол юм олоогүй. Хоёр дахь жилд нь намрын ихэнх сараар бидний дорнот руу явуулсан. Тэгээд дорнотод очиж байгаа одоо баруун ташбалбар сумын нутг юм байна. Тэгээд тэнд тэр ажлыг хийж байхдаа ямар заавар өгдөг байсан гэхээр өгчөөсөн гэхээр ер нь ажил руугаа явж байхад тэр ажилласаа ирж байхад тэр урааныг ирж хайж мэддэг багчул байг асаалттай бичиж явах хэрэгтэй. Тэр үед ямар аргаар хайжсэн бэ? Тэр үед одоо энэ гам цэцэргийг гэдэг чинь дотроо янз бүрийн хим элементүүдийн дэс цэцэр гэдэг хим элементүүдээс засарч байгаа олон янзын энергитэй туяануудыг нийтэд бүртгээд бас дотор нь энергиэр задлалт бүртгэдэг тийм багж байгаа. Гам спектрометр гэж. Энд хамгийн их түгээмэл тархалтай ямар элемент вэ гэхээр уран, торик, хайликс ийм гурван элемент бол байр суурийг эзэлдэг. Энэ гурвыг бичдэг. Ерөнхий хамтраад нэг бичээд байнга бичиж өгч идэг. Тэгэхээр саргаар бодоод ер нь юу юмны сургаач бол гараагүй гэхэд бол надтай тэр одоо хоёр тийм багцтай стандарт хийжсэн. Нэгэн дээр нэг зөвлөлтийн мэргэжилтэн нэгэн дээр байцлжсэн. Би бол ингээд орос жолоочтой хоёулахнаа ингээд тэр үеийн газ жирээс машин дотор багт хамт хөрөнгө байрлуулсан ингээд ажилладаг. Нэг орой одоо байрлажсэн байрлалгаа кеп рүүгээ буцаж явсан. Тэгэхэд одоо нэг зааврын дагуу ингээд бичлэг хийгээд явж байсан. Тэгээд би бичлэгээ хараад нэлээ харуу өрөө болох тийш хандчихсан тийм заан тэгээд тэрс. Тэгжсэн чинь бичлэгийг хараа явжсэн чинь тэр дотроос тэр цэцэргийдэх элементүүд дотроос ураны бичлэг онцгой их өндөр заагаад нэг их газар тэгээд өнгөрсөн. Тэгэхээр би тэрийг зааврын дагуу буцаж ирээд ингээд нэлээ нарийчлаад хэд дахиад ингээд огтлоод бичлэг хийгээд
тэгсэн хэрнээ бас нэг бичлэгийг ягаад ч юм одоо өөрөө хий гэж бодоагүй ер нь нэг илүү нэг тийм бичлэгийг хийсэн байсан. Тэрийг бол тэг чигээрээ гэж тийч заагаагүй хийж байгаагүй би ч өөрөө тэг чиг гэж бодож байгаагүй зүгээр өөрийнхөө одоо нэг тийм зүүн савангоор зүүн савангоор одоо нэг гадар шараагаа хийх юм уу гэдгийг хийх юм уу тийм санааны үднээс бичсэн ч байна. Тэгээд тэр бичлэгээ чинь одоо хийчихэд буцаад ирэхэд бол атраатай орой болсон ажил хийж авдаг. Одоо юм байна уу билрүү гэж асуудаг. Илэрсэн гэсэн би тэгээд дадлын бичлэгээ аваад ирсэн. Тэгээд би майхандаа ороод нөгөө нэг илүү хийсэн хуваа тастаж аваад нэг газар нуусан юм шиг байна. Яагаад гэсэн та? Хөөд ирэх үед энэ ч даалгавргүй надад өөрөө л хийсэн. Хорол хийсэн. Тэгээд тэр бичлэг одоо хонжмжил дотроо хийсэн юм яасан тэгээд өгсөн. Тэгээд унтаад хаалмтай ихэд унтаад өглөө сэрээд маргааш нь над нэг машин гаргаж өгöd. Чи одоо буцнаа гэсэн. Тэгээд тэгтэн бол би одоо юу ч бодоогүй. Нөгөө бичлэгээ аваад одоо буцсан. Буцахтаа бол ягаад тийм их дуртай буцсан гэхээр одоо ард тал руугаа ямар ч холбоо байхгүй хавар 4 сараас намар 10-11 сар хүртэл одоо нэг 5-6 сар ч юм уу хавар явчихсан. Одоо захиавч болохгүй ярьж болохгүй хаанагаа мэддэггүй ийм байж байгаа тэгээд буцаар гэхлээр айгуу дуртай тэгээд буцсан юм шиг байна. Тэр үед тэгээд байна гэд мэдгчснээ дараахан шууд өглөө тань одоо шууд буцаацсан байна. Тэгшээ. Тэр одоо ямар учраас тэгсэн юм бэ? Нэг нь одоо олдчлоо ингээд тэгсэн бай таараас ер нь тэр одоо зүгээр түүхмөхийн саний юм яаж уншиж байгаа чинь жишээлбэл одоо нэг горонгон гэдэг ч юм уу одоо нэг халтаа нуулах тэр нуусан хүмүүстэй бол далдлаа штэ. Энэ хаач гэсэн тэгтэл юм шиг байна. Тэгэхээр чинь би тэрийг одоо энэ хүний юмдаа юм гарч гингүүд нь одоо бас тийм байдаг болов гэж байна. Айж шүү дээ. За, хоёулаа дараагийн хэсэгтээ энэ уран гэж зүйл маань яг юу гэдгийг хоёулаа тайлбарлаад ярив. Энэ удаагийн цаг маань энэ хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан ирье. За манай Мог Картаж компани бол цоонгийн гээвэцгийн сулааны ажлыг даган явуулдаг. Түүнтэй холбоотой ажил үйлчлэгийг үзүүлдэг юм байгууллага юм аа. За манай Мог Картаж компани түүхэн замлыг ярихын өмнө бол эрэл гээвэцгийн зогсоолын экспедиц гэж энэ экспедицийн тухай дурдах заавал шаардлагатай болд юм аа. За тухайн үеийн эрэл гээвэцгийн зогсоолын экспедиц гэдэг байгууллага бол Монгол оронд хийгдэж байсан бүх одоо гээвэцгийн ажлыг дагнан явуулдаг. За тэр дундаа бол агаарын гээвэцгийн соромжон зурвал, талбайн гээвэцгийн бүх төрлийн ажлууд үүн дотроос бол одоо соромжон, ВП, ЕП, гараа метр гэх мэт одоо талбайн гээвэцгийн бүх аргачлалуудыг хийдэг гэсэн. За энэ экспедицээс бол манай компани их үүсвэрнэл тухайн экспедицийн Картажны анги гэж цоонгийн гээвэцгийн судалгаа явуулж байсан. Одоо ийм ангиас салж одоо Мог Картаж гэдэг компани байгуулан ажилласан түүхтэй. За тэгээ 2005 оноос хойш бол геологи байгууллагын ажил эрсэргэж манай компани ажил одоо ундарч эхэлсэн үе бол 2005 оноос эхэлсэн юм аа. За тэр үед бол манайх одоо нэг төгсөлтөөс 5-6 инженерүүд авч бараг ажлууд сургаж байсан. Тэгээд 2-3 жилийн дараа гэхэд бид нар 2008-9 он гэхэд бол болсон гэсний хангалттай нууц болцоотой болсон. За багш танах төхөөрөмжийн тоогоо нэмэгдүүлсэн. 20 жил үйл ажиллагаа явуулахдаа бол цооны гээвэцгийн судалгааны багш төхөөрөмжөө байнга шинжилж үр дүнгээ сайжруулж залуу боловсон гэснээр бүрэн хангацсан.
Муутай сайхан байгаль дэлхий Юусан эрдэнийн баян хаан